Seno de Braven миний шинэ бичлэг тавтай мөрөл. За, энэ л оногт юу болоод өнгөрвөө? Замын хажууд хоёрын оронд одоо энэ Улаанбаатар хотод байгаа энэ ногоон байгууламжуудаа бүгдийг байхгүй болгомоор байна. Одоо ерхий архитектураа. Арчилдаг хүн байхгүй. Тэгээд нэг тоос шороо босоод ингээд алхахыг алхаж болохгүй бороо шороо орохоор шавар болчдөг. Тэгээд зүлэг ургуулад байгаа юм арчлаад байгаа юм гэхээр арчилдаг газар байхгүй. Ингээд ийм зурсууд маш их байгаа. Энэ зурсуудаа ерөөсөө тэр чигээр энэ явгооныхын замын өргөн дээр нэмэр байгаа. Тэгээд энэ хамгийн багаар 1.5 м гэдэг бол маш хангалтгүй шүү. Ялангуяа манайх шиг ийм төгжрөл ихтэй дээрээс нь энэ автоёр хэрэгслийн гарч байгаа яндангаас гарч байгаа энэ утаа бохирдол асуудалтай. Аль болох явган үнэ авт замаас чадлаараа л хол алхуулах хэрэгтэй. Тэрний тулд бид нэр стандартаа шинжилж энэ 1.5 гэдэг өргөнийг 4.55 болгохын төлөө стандартаа шинжилж одоо энэний төлөө зорилт тавьж ажилламаар. Дээрээс нь тэр нийтийн явганы зам алхах боломжгүй талбайнуудаар энэ тодорхой хэмжээний бас энэ томоохон аж ахуйн нэгжүүд зогсоол хийчихэд тэгээ энэ явган нэр алхах одоо энэ боломжийг хорчоод байна. Энэ асуудлыг одоо нийслэлийн газрын албатай нийлээд энэ жил эрчимтэй явгууныхын замыг гаргаж авах тал дээр энэ зогсоолын багасгах тал дээр ажилламаар ийм сан ажиллагууд иргэдээс бас маш их ирж байна. За энэ их жаргалан гэдэг нөхөр болохоор ногоон байгууламжийг багасгахыг гэж байна. Тоошороо босдог, шалбааг болдог гэх шиг. Ногоон байгууламж ямар чухал болохыг мэддгүй юм уу те энэ одоо их жаргалан гэдэг нөхөр. Яагаад ногоон байгууламжийг багасгах гэдэг юм те? Бүр эсрэгээрээ ногоон байгууламж чинь нэммээр байна штэ. Нисхээс Улаанбаатар хүртэл одоо тэр маш хол замд болохоор ингээд нүцгэн уулнууд л харагдчихэдэг штэ. Тэнд чинь одоо сайхан мод тариад ингээд сайхан шивүү ой болгомоор багт чинь сайхан ухтынхаа агаарыг модоо тэрж агаараа цэвэршүүлмээр байхад чинь хүн ингээд ногоон байгууламжийг багасгах гээ яриа байж идэг. Энэ бол байж болохгүй асуудал байгаа юм л да. За тэгтэл энэ их жаргалан гэдэг нөхөр ийм зүйл яриа байж идэл хотын дарга маань юу гэж хэлсэн бэ? Гэтэ яг энэ их жаргалангийн одоо энэ өвгтэй холбоотой бол биш шүү. Энэ хотын дарга болохоор өөрийнх нь санаачлага юм шиг байна. Олон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийн санаачилсан гандан гэсэн нэртэй энэ тогтоолын төсөл орохоор болж байгаа. За энэ тогтоол ямар учиртай вэ гэвэл ойрын ирэх жилүүдэд энэ гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж гандангийн дэнжийг одоо Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэг түрээлэн болгох юм одоо тогтоолын төсөл оруулж байгаа гэдгийг та бүхэн хэлье. Одоо эртний барилга байгууламжаар тойрсон цэцэрлэг түрээлэн байдгүй. Тэгэхээр гандан бол 1800 оны үед байгуулагдсан манай хамгийн эртний бас одоо хотын төвийн барилга байгууламжуудын нэг. За хот төлөвлөлт тухайн үед байсан. Хүрээлж бууж исэн. Одоо бол орчин цагт одоо ингээд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй энэ барилга байгууламжууд шаардлага хангах болсон гэдэг юм. Энэ газар дээр ийм тогтцол хийхээр ингээд төлөвлөлөө. Одоо энэ коридороор бид нар ийм тогтцол хийгээд ийм гүүрээр ийшээ гаргахаар ингээд төлөвлөж байна. Гандан өө гэж ярих уу, гандан хүрээ гэж нэрлэх үү те. Ийм тогтоол энэ бол хожмын хоочийн Улаанбаатар хотын хамгийн том ийм нэрийн хууц болсон одоо цэцэрлэг түрээлэн байгууламжийг байгуулах ийм том төслөө гэж та бүхэн ойлгож болно. Цаашид дахиж энэ гандангийн дэнж орчинд ямар нэгэн газар эзэмших ашиглуулах тухай ойлголтыг бүрэн өсө хоригдж байгаа. Улаанбаатар хотын даргын маань энэ санаачлага бол надад бол үнэхээр их таалагдж байгаа. Гандан тойроод ийм том ногоон байгууламж бүтээн байгуулъя гэсэн санаачлага гаргасан байгаа даа шүү дээ. Энэ нь бол надад үнэхээр таалагдж байгаа. Тэгээд өөрөө болохоор ингэж хэлж штэ гандан өв, гандан хүрээ яг алингээр нэрлэх үү. Миний хувьд болохоор гандан хүрээ нийлүү гоё юм болов уу гэж би бол бодож байгаа. За тэгээд ямар ч үсэн энэ санаачлагыг нь болохоор хэрвээ хэрэгжүүл үнэхээр сайхан байна. Ингээд наанаа ингэж гоё ногоон байгууламж барина ингээд гандан хавийн айлуудыг нүүлгчдэг, суулгачдаг, тэгснээ гинт ингээд фэшн барилга бариад ч юм уу. Яг ярьсан хэлсэндээ байхгүй бол хэцүү юм л да тий. Тэгэхээс бол яг ярьсан хэлсэндээ байвал үнэхээр гоё л санаа байна. Хотын дарга маань ийм сайхан санаачлаг гаргаад ингээ байж итл хотын даргын маань орлогч юу гэж хэлсэн байна вэ энэ 7 хоногт. Бид бүгдийн анхаарлыг татсан ярьцлага өгсөн байгаа үзцгээе. Одоо эрчүүдтэй хандаж хэлмээр тий. Одоо удахгүй ингээ Мартин 8 боллоо. Эмэгтэйчүүдтэй маань эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. За энэ дээр хэлэхэд бол эрэгтэйчүүд та бүгд маань тий гэрийн тэргүүн та бүгд маань хайртай эхнэрээ за найз охиноо за хайртай өөрийнхөө үс хүүхдүүдээ энэ папиллома вирусын эсрэг вакцин та бүгд нь олноор хамруулаач. Хоёрын хооронд те нэг 2 өдрийн дараа үхчих тэр нэг ямааны хоол болсон тэр цэцэг гэж зүйлийг авч өгч тэр хүмүүстэй хайраа илэрхийлжсэнээс энэ вируснийхээ хамрагдалт та бүгд маань хамрагдаад ерөнхийдөө хамрагдаад вакциндаа хамрагдаад та бүхэн хайртай ээж эхнэр найз охин за хайртай охтуудтай хүүгүүдийнхээ ингээд хамт ингээ ол одон жил ингээд хамт байхын тулд энэ вакциндаа та бүгд хамрагдаач гэдэг бол уриалгыг бол гаргаж байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ хүний энэ уриалга нь болохоор ер нь бол маш зөв уриалга л да. Би өөрөө энэ папиллома гэдэг вирусын вакциныг бол хэлхийг маш их хүсэж байсан. Гэхдээ намайг жоохон байхад бол Монгол улсад бол энэ вирусын эсрэг
вакцин бол Монголд бол хийгдэж эхлээгүй байсан. Тэгээ би жоохондоо юугаач мэдээгүй, тэгээ 25 хүртэл юугаач мэдээгүй. Намайг Японд байх үед болохоор би анх энэ папиллома гэдэг вирустэй танилцсан байхгүй юу? Яагаад тэгэхээр жил болгон эмэгтэйчүүдийн эмнэлэг ороод шинжилгээ дандаа нөө эмэгтэйчүүдийн умаан хүзүүн хорт хадрын шинжилгээ жил болгон заавал өгөх шаардлагатай байдаг. Тэгтэл Японд болохоор энэ папиллома гэдэг вирусын эсрэг вакцин хийдэг болж таарсан. Тэгээд би болохоор өөрийн хүсэлтээрээ эмчтэйгээ ярилцаад би энэ вирусын эсрэг вакцины хийлгийа гэдэг хүсэл тавьсан боловч тэгээд миний хувьд болохоор боломжгүй гэдэг зүйлийг хэлсэн. Гэхдээ яг ч боломжгүй гэдэг зүйлийг бол хэлээгүй, эрсдэлтэй гэж хэлсэн. Японд бол ерөнхийдөө бол өсвөр насныхан одоо 10-аас 16 насныхан өсвөр насныханд их санал болгодог. Цаашлаад 25 нас хүртэл бол ер нь бол санал болгодог юм билээ. Энэ умаа үзэн хорт хадрыг үүсгэгч энэ папиллома гэдэг вирусын эсрэг вакцины хийлгэхийг санал болгодог нийт ард иргэдтэй. Харин би тухайн үед энэ папиллома гэдэг вирусын талаар олж мэдээд энэ вакцин хийлгэе гэж бодох үед болохоор аль үзэн 25-аас дээш гараа явчихсан байсан учраас тухайн эмнэлэг эмч нар маань надад ерөөсөө санал болгоогүй. Тэгээд надад болохоор тийм шаардлага тавьсан л та. Одоо нэг тийм гэрээ маягийн цаас өгвөл хэрвээ папиллома вирусын эсрэг вакцин хийлгэсний дараа танд ямар нэгэн вакцины гаж нөлөө гарвал та өөрөө хариуцлага бүрэн хүлээнэ гэдэг ингээ гарын үсэг зурх шаардлагатай гэж байгаа юм. Яагаад вэ гэхлээр 25-аас доош наснд болохоор эмэгтэйчүүд ингээ биеийн дархлаа маш сайн байдаг юм байна. Тэгээд тийм учраас энэ тухайн вирустайгаа дасан зохицох чадвартай. Одоо энэ чинь папиллома вирусын эсрэг вакцин гэдэг чинь өөрөө папиллома гэдэг вирус л тариулж байгаа гэсэн үг шүү дээ. Тухайн вирусныхаа хүчгүй сул дорой вирусыг би одоо ингээд өөртөө тариулж байгаагуул миний дархлааны систем тухайн папиллома гэдэг вирустэй танилцаад дараа нь тэр вирус миний биед нэвтрэхэд хэрхэн одоо тэмцэх вэ гэдэг чинь миний дархлаа суралцсан гэсэн одоо үйл явц шүү дээ. Тэгтэл 25 наснаас хойшоо болохоор ер нь бол эмэгтэйчүүдийн дархлааны систем ер нь бол айгүй муудсан байдаг. Тэгээд дээрэс нь 25-аас хойш эрсдэл нь болохоор аль хэдийн одоо нөгөө папиллома гэдэг вирусыг авцсан байх магадлалтай байдаг. Үгүй бол миний дархлаа маш сул байх юм бол бидээ хийлгэсэн вакцин маань эсрэг урвал үзүүлээд би өөрөө папиллома вирусаар үүсгэгдээд умаа үзэн хорт тодортой болох эрсдэлтэй ч гэдэг ч юм уу те. Ингээд янз бүрийн эрсдэл байдаг учраас 25-аас дээш наснд бол ер нь бол зөвлөдөггүй юм байлээ Японд. Одоо энэ Францад ч гэсэндээ ер нь бол 25-аас дээш наснд бол ер нь зөвлөдөггүй. Гэтэ хийлгэж болно. Хийлгэсний дараах вакцины үр нөлөөг бол би өөрөө хариуцнаа гэж бүрэн дүрэн гар үсэг зурах шаардлагатай байдаг. Тэгээд ерөнхийдөө бол энэ хотын даргын орлогч энэ амар төвшин гэдэг хүний энэ ярилцлагаас болоод ерөнхийдөө зөндөө олон хүмүүс нь папиллома вирус гэж яг юу юм бэ гэдэг ингээд олж мэдж байгаа хаа гэж найдаж байна. Гэтэ яг уу энэ ярилцлагын дараа болохоор өсгөжөд мартаар бол цэцгээ авдагаараа авнаа гээл те юм вакцин гэдэг ч юм уу те. Гэтэ ерөнхийдөө шүү дээ миний санаа шүү дээ вакцина чийлгмээр байна цэцгээ ч авмаар байна шүү дээ. Тэр 2 хоногийн дараа өөхөх одоо цэцэгч гэж хэлж байна л да. Гэтэ яг цэцэг чинь 2-3 хоногийн настай ч юм уу цөөхөн хоногийн настай байж болно. Гэхдээ цэцэг авдаг мэдрэмж нь үедээ ч өгдөггүй байхгүй юу. Тийм болохоор цэцгээ бол мэдээж мартаар авдгаар авмаар байна. Тэгээд бас вакцина боломжтой бол те таны эхнэр бол найз охин те хүүхэд чинь те ингээд 25-аас доош насных бол айл өөрсдөө эрсдлүүдтэйгээ танилцаад тэгээд вакцина хийлгэх бол боломжтой. Гэхдээ Япон болон Францад болохоор ингээд яадаггүй. Өсвөр насны хүүхдүүд байгаа шүү дээ. Тэднэрт болохоор энэ вакциныг яг хий гэж тулгадаггүй. Яг өөртөө шийдээд эрсдлээ тооцоолоод ингээд вакцина хийлгдэг. Тим вакцин байгаа. Тэгээд би энэ папиллома вирусын вакциныг хийлгээжээ гэд энэ амар төвшин ингээ хэлж байхад надад байгаагүй боломж одоогийн өсвөр насны охтуудад байна гэж бодохоор надад нэг цагаахан атаархал төрж исэн. Тэгээд одоо л эхэлж байгаа юм байх та гэж бодсон чинь үгүй юм байна. Бүр 2024 оноос эхлээд манай Монгол улсад энэ папиллома вирусын эсрэг вакцин хийгдээд эхэлчихсэн юм байна. Би интернетээс ийм мэдээлэл олсон. Icon дээр тавигдсан мэдээлэл байна. Үүн дээр болохоор 2024 оны 11 сарын 28-нд тавигдсан мэдээлэл байна. Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтын вакцин нь Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн гэж байна. Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалт орон даяар албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ гэсэн байна. Уг вакцины худалдан авалт нийлүүлэлтийг нэгдсэн улсны байгууллагын хүүхдийн сан хариуцж байгаа ба вакцины тун тус бүрийг хамгийн өндөр чанарын шаардлага горимд нийлүүлсэн гэдгийг нэгдсэн улсны байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Кваси Комлан онцлогоо. Монгол улсад хэрэглэх вакцин нь Америкийн нэгдсэн улсын Merck Sharp үйлдвэрлэгдсэн 0.5 мг тунгаар савлагдсан юм байна.
Хавдар судлалын үндэсний төвийн захирал доктор Эрдэнэ хүн ингэж хэлсэн байна. Уг вакцины нь 6 төрлийн хавдраас сэргийлэх боломжтой. Монгол улсад сүүлийн 20 жилд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл буураагүй. Жилдээ 400-аас 500 орчим шинэ халдвар бүртгэгдэж байгаагаас 160-аас 200 орчим нас барж байна гэсэн байна. Одоогоор манай улсад нийт 4700 орчим эмэгтэйчүүд уг хавдраар өвжилж эмчилгээгээ хийлгээд явж байна гэсэн байна. Тэгэхээр энэ бол Монголд бол маш хэрэгтэй вакцин байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 90-70-90 зарчмын үндсэн дээр бид 90% вакцинжилтыг хийлгэж чадвал цаашлаад уг өвчлөлийг байхгүй болгож чаднаа. Вакцинжилтаа нэмбэл ирээдүйн хойч үе уг өвчнөр өвдөхгүй болноо. Манай улс умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлоор Азийн орнуудаас 2 дахин, дэлхийн дунджаас 1.3 дахин их байна гэсэн байна. Манай шиг цөөн ард түмэнтэй улсад бол энэ бол маш аимшигтай үзүүлэлт. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ папиллома гэдэг вирусын эсрэг вакциныг бол нийт ард иргэд хийлгэх хэрэгтэй. Тэгээд эдийн даргын орлогч маань яах вэ? Яасан л байна л да. Мартин 8-нд давхцуулаад тэгээд авж байгаа жишээ одоо цэцэгний оронд вакцин хийлгээ гэд энэ жишээ нь болохоор маш зөв оновчтой жишээ байж чадлаа гэж би хувьдаа бодож байна. Яагаад вэ гэхээр хэрвээ энэ хүн өнөөдөр 2 хоногийн настай ямааны олж цэцэгний орнд энэ вакцины хийлгээ гэж хэлээгүй байсан бол хүмүүс нэг анзаарахгүй шүү дээ. Зүгээр нэг вакцины вакцина хийлгээрээ л байгаа нэг вакцины вирус даа гэл ингээл өнгөрнө. Нэх өндрөөр авчвал үзэхгүй л байсан байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол авсан жишээ нь өөрөө зөв байсан. Гэхдээ ерөнхийдөө бол цэцгээч авмаар байна вакцинаач хийлгэмээр шүү дээ, тий. Монгол улсад маань киноны нэг маш том одоо production байдаг. Fantastic. За өнөөдөр 3 сарын 6-нд Тусгаар тогтнол гэх киногоо нээлээ. За тэгэхдээ энэ киноны дүрийн сонголтууд нь ард иргэдийн хооронд бол маш их талцал үүсгэж байна. Одоо жишээ нь Фантастикийн найруулагч Тамир маань өөрөө энэ яасан байгаа юм. Монгол улсын анхны ерөнхий сайд Намнан Сүрэнгийн дүр тоглосон байгаа юм л та. Тэгээ Намнан Сүрэн маань ингээ түүхэндээ болгож сахалгүй юм хүн байсан байгаа. Тэгтэл Тамир маань ямар ч дүрийн хувиргалгүй өөрөө шууд ингээ өөрийнхөө сахалтайгаа яваад орсон байгаа юм л та энэ дүрлүүгээ. Тэгэхээр ядаж сахлаа ухсан бол ойрдох юм бол уудаал гэж харагдаж байна. Тэгээд за энэ Намнан Сүрэнгийн дүрд өөрөө тоглосон те ерөнхийдөө дүр буухгүй байна гэдгээс илүүтэйгээр маш том ингээд хилэлцүүлэг сошиал дээр өрнүүлж чадж байгаа нэг дүрийн сонголт нь болохоор Манлай Баатар Дамдын Сүрэнгийн дүрд болохоор жүжигчин Баяр Утыг тоглосон байгаамаа. Энэ Твитс дээр нэгэн хүн ингэж пост оруулсан байгаа юм л да. Fantastic Production Тамира минь ийм парта байрны булбрай цагаан тарган затгалан бентнараар түүхэн дүр бүтээхээ болчих. Бүтээвэл бүтээсэн шиг бүтээмээр байна. Иймч Манлай Баатар Дамдын Сүрэн байдаггүй байхаа. Тэгэд сахал үсийг нь янзалж болоогүй юу? Хөдөөхээр нар салхинд онгосон хүрлэгэр хар царайтай туранхай шанаа түгш өргөн ясрахаг хөдөөний цөлөх хэр тоглолол хамаагүй дээр. Ариун бямб гавьяд дүр дээрээ сайн ажилдаг дүр сонголт буруу санагдваа. За барьж идцгээ намайг гэдэг нэг өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн байна л да. Тэгтэл үүнийх нь доор вэ штэ. Одоо жүжигчин Баяраа маань тий жүжигчин Баяраа маань гэдэг байгаа штэ. Одоо ямар наараа вэ штэ тий. Тэгснэ ингээд дусын хөрлөнгөш наараа шиг тий хариу өгч энэ төр тий доор нь за уучлаараа парта байрны царай тайд гэсэн байгаа юм. Тухайн постны эзэн болохоор ингэж хариу өгсөн байна л да. Муу сайн жүжигчин гээгүй шүү. Зөв тусгалаар л хүлээж аваарай. Дүрдөө орж жаахан турж боргшсон бол гэж байна. Хувь хүний царай төрхөөр бол ялгарлаагүй шүү. Дүр ярьж байгаа юм а ойлгоорой. Парта байрны цагаан царай тэр гэж. Гэтэ энэ нэр ямар нараа байгаа штэ тий. Ингээл хариу мариу өгөөл байж идэг тий. Тэгтэл тухайн хүний ингээд түүхэн дүр нь болохоор ийм царайтай хүн байгаад байгаа байхгүй юу? Одоо ингээд та нар зургийг ингээд харж байгаа бах те. Энд чинь ингээд ийм том урал дээр ийм том сахалтай. Энд чинь болохоор англиар мустаж гэдэг бүр тустай нэртэй штэ. Мустажийг болохоор Google Translate руу ингээд бичиж оруулахаар зүгээр сахал гэж гарч ирээд илээ. Гэхдээ хуучны нэг миний нэг уншижсэн номдор хөх сахал гэж бичигдээдсэн санагдаад байх юм. Энэ урал дээрх сахалыг хөх сахал гэдэг үлээ юу гэдэг лээ сайн нэрийн сандгүй. Ямар ч үсэн сахал нь бол айгүй том тийм мустаж тийм сахалтай байсан байгаа даа урал дээгүүрээ. Тэгтэл жүжигчин Баяраа те өөрийнхөө сахалтай ингэ тэр чигт яваад орсон байгаа даа байхгүй юу. За тэр
Парта Берны цагаан булбраа царай энэ төр нь яах вэ? Ядаж сахлын ингээд дөхүүлчгүй дээ дүр хувиргал инээ дээрээ хийхтэй. Ард иргэдийн хувьд бол уяач улаан хүү бол их дөхөж очиж гин доо гэд ингээ харахаар нээрэл тийм юм шиг гэж харагдаад байгаа байхгүй юу? Бас нэг хүн бас ингээд шүүмжлэлтэй нэгэн пост оруулсан байдаг байхгүй юу? Фантастикийн дахиад л түүхэн холбогдолтой кино хийгээд дахиад л нөгөө хідэн жүжигчтэн тоглож энэ ихтэй үнэн шүү дээ. Дахиад л хідэн нөгөө нэг байдаг л хідэн жүжигчтэй л тоглолт шүү дээ. За тэр 80 90-ад оны Точка машнууцын тэр дүүрч Манлайбаатар Дамжин сүрэнд баяраага шаад яаж байгаа юм бэ? Ерөөсөө л туулсан намтран нүрэнд нь тодорхой царайтай хүнд 100 шоуныхаа нэг хэсэгт дээл малгай өмсөд сууж байгаа юм шиг баяраа тоглох нь маш зохимжгүй байна гэд. Тэгсэн чинь энэ пост нүрийн надад ингэ инээдтэй санагдаад байгаа байхгүй. Тэгэн чи доор нэг хүн комментор тэгээд чинийхаар бол буянгийн жахаг тоглох байсан уу гэнэ. Тэгээ яг гэд нэг хариу. Гэтэ нэр яага байж л гүйж баг буянгийн жагаа ингээд сахал тавьчил баг болох юм шүү. Ямар ч гэсэн ингээд дүрийн хувьд бол ингээд маш их шүүмжлэл ингээд дагуулж байна. Яг Тамирын тоглосон дүр гэхээс илүү жүжигчин Баярбатын тоглож байгаа энэ дүр дээр илүү их акцент өгөөл те. Илүү их одоо шүүмжлэлтэй хандж байна. Яагаад вэ гэхлээр Холливуудын маш олон жүжигчид дүрдээ орох юм тулд туурдаг, таргалдаг те. Сүүлд нэг би нэг рил гүйлгэж байгаад үзчихсэн санагдаж байна. Мэдгүй мэд яг нэг жүжигчин эмэгтэй байдэн штэ. Тэр болохоор нэг кинонд тоглохдоо хэдэн грамм хассан гэлээ нэг тураа тоглосон гэд миний ярьцлагын нэг хальт үзчихсэн юм. Тэгээ тэр болохоор тэр кино нь бол яг би үзээгүй л дээ. Тэр киноны хэр чухал явсан яасан юм байгаа мэдгүй. Тэгээд ямар ч зүйл өөрийнхөө дээр олдсон боломж киноны дүрдээ тоглохын тулд тэр эмэгтэй болохоор жингээ хассан гэж хэлчихсэн. Тэгээд уул нь бол Баярбат маань тий энэ жүжигчин маань жоохон сэтгэл гаргаад жингээ хассан бол тий жингээ хасаад жоохон нар сайлханд борлуулаад ч юм уу тий ингээд дүрдээ орсон бол ер нь бол аштаал байх байсан юм болоудаа л гэж бодож байна. Тэгээд ингээд бодож байгаа ч гэсэндээ одоо нэг Холливуд Netflix-тэй харьцуулаад ингээд бодохоор бас нэг арайч нэг тийм хар арьстай хүн аваачаад ингээд манай Монголын тусгаар тогтнолын ерөнхий сайд мэдийн дүрч ч юм уу энэ Манлайбаатар Дамжин сүргийн дүрч ч юм уу те хар жүжигч аваачаад тоглуулчих магадгүй штэ. Netflix-тэй хэрвээ хамтрах ч юм уу Холливуудаар хийлгэвэл ёо. Тэгээ нөгөө нэг миний энийгээд байгаа шалтгаан нь болохоор Троийн Хелений дүрд нөгөө нэг хар харьстай жүжигчин тоглуулахаар болсон гэд нэг тийм нэг постэр явуулжсэн штэ. Тэгэхэд миний бүр илэг хүсчихсэн бүр ингээд яг хөө ингээд орчин үеийн кинон дээр те ингээд Холливуудын кинон дээр мөрөөдлийн баг бүрдүүлээл те ингээд хэдэн нэг бүлэг найзууд байнгут тэнд нэг заавал нэг Аз хүн, заавал нэг хар хүн, заавал нэг цагаан хүн те Тэнгүүтээ заавал нэг лалын шашинтай юм шиг нэг тийм ийтгэж юм вакцинаш юм тиймэрхүү вайпын царай дөрөхтэй ч юм уу те нэг тиймэрхүү нэг заавал нэг тийм төв бүрээс хүн оруулсан баян тийм нэг найзуудын групп үүсгэсэн тийм орчин үеийн кинонд аявих байдаг штэ мөрөөдлийн баг гэж нэрлэж болохоор яг хоо орчин үеийн кинонууд дээр болохоор тэгж болоод байгаа байхгүй юу бол штэ тийм хэсэг найзууд те гадаад орнд ингээд янз бүрийн л улс үндэсний хүмүүс байж байгаа шүү дээ. Ялангуяа Америкт ч тэр Европ ч тэр энэ Азад ч тэр ялангуяа Япон, Солонгост юу н олон үндэсний хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү кино орчин үеийн кино зохиолдол окей гэж би бол боддог. Тэгтэл одоо нөгөө Засан цагаан бор жүжигчин тоглуулсан. Тэгээд Лусын дагин Ариэл хар арьстай жүжигчин тоглуулсан. Тэгээ бас нэг одоо бас нэг нөгөө нэг Бриж зааж ар би нэрийг хараадах юм. Одоо энэ нөгөө Бриджертон гэдэг энэ цуврал байгаа шүү дээ. Энэ цуврал болохоор Netflix-д орсон. Тэгээд дундад зууны үеийн ноён ахуй гүнгүүдийн талаар гардаг мөртлөө хар арьстан ч юм уу энтхэг жүжигчд ч юм уу тэнгуүдээ одоо сүүлийн бүлэгт Аз жүжигчин аваажууд хийцэн байдаг байхгүй юу. Яг уу би Аз хүнийхээ хувьд баярлах ёстой ч юм шиг. Тэгтэл энэ болохоор албаар нөгөө нэг хар жүжигчдийг оруулж тавьчаад тэнгуүдээ дараад нь бас нөгөө нэг за дандаа нөгөө нэг харуудыг оруулт юм чинь гээд яг бас Азийг оруулчих гэж байгаа юм шиг нөгөө нүглийн нүдэг гурлаар хуурна гэдэг шиг албаар нэг Аз үзэгчдийг татах гэж гэх юм уу бас хажуугаар нь харуудад таалагдах болон нөгөө лалуудад таалагдах болон одоо нэг Азуудад бас нэг таалагдах зүйл хий да гэдэг нэг албаар нэг тийм зүйл хийгээд байгаа ч юм шиг нэг тиймэрхүү нэг сэтгэгдэл төрөөд тэгээ ерөөдөө бид Бриджертоныг бол ерөөсөө үзээгүй. Яг тэгэхээр хүний төсөөллийн ертөнцийг удирдах гэдэг байгаа байхгүй юу. Яг тэгэхээр түүхэн кинон яг нэг түүхэн царай төрхтэй тийм хүнийг л тоглуулахгүй бол хүссэн хүнийг аваажаа тоглуулах ч юм уу өөр царай төрхтэй хүнийг тоглуулах ч юм уу
Тэр чинь ингээд яаж ч төсөөллийн ертөнцийг эзэгнэх гээд байна гэсэн үг байхгүй миний одоо хувьд ойлголтоор. Одоо Ариэл болон Засан цагаанд хар бор хүнийг тоглуулчаар өөрийнх нь хүүхэд насаа хулгайлуулчихсан юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Яагаад тэгэхээр хэрвээ яг Ариэл анханасаа тэр кино зохиол дээр кино биш нэг Диснейгийн тэр Ариэл гэдэг түүх анханасаа хар харстай хүн байсан бол окей тэр үгээр нь хүлээж авна штэ. Тэгтэл ингээд түүнийг албаар ингээ хар харстай хүний тоглуулад хүлээж ав гэчихээр хүүхэд насны юм дурс хэмжээг хулгайлцсан тийм муухай мэдрэмж төрсөн. Тэгэхээр яг түүн шиг түүхэн дүр дээр бас ингээд өөр царайтай хүмүүсийг тоглуулахаар түүхээ хулгайлуулах гэж байгаа юм шиг. Түүхээ гуйлаад байгаа юм шиг тий. Мэдээж тэр чинь яг нэг түүхэн докюментари буюу баримтат кино биш учраас одоо түүхээс сэдвүүлсэн уран сайхны кино учраас зарим нэг зүйлсүүдийг нь бол мэдээж өөрчилсөн байх. Өөрчлөөгүй юм болоо тэр чигтэн гаргасны болоо мэдгүй л юм л да. Тэгээд ямар ч зүйл энэ талаар бол миний бодол ийм байна. Гэтэ яг уу манай Монголд хар эсэ жүжигчд байхгүй байгаа нь Аз юм да тий. Осолдохгүй л нэг Монголын түүхэн дүрд манай хар эстэй хүн авчид хийчихгүй юм да тий. За тэгээд өнөөдрийн миний бэлтгэсэн бичлэгийг энэ түрээд өндөрлж чинь. Тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.